За үдсэж байгаа өдрийн минь 1941 дээр ирсэн байна. Тэгээд 25 оны зэрлэгээс хойш ерөөсөө уралдааны бичлэг бичсэнгөө өнөөдөр тэгээд ред дээр ирсэн байна. 25 оны сүүлээр нэлээд ажилтай завгүй байсан болохоор ерөөсөө бичлэг юм хийж чадсангүй. Хоёр найзтайгаа хамт уралдаанд явж чадсангүй. Тэгээд одоо ред дээр ирсэн байна. За андаа юу байна да? За юу нэ да? За шинэ оны минь одоо олцсон гэх тээ. Мунайстайгаа. За юу авчраад угсраад хийгээд байна. За ингэсэн. Сая 25 онд ч бит хоёр манай өвөбрөх бит хоёр нэлээд сайн яваад тэгээд 9 сар зэрлэгтээ ороод тэрний дараа Монголын Атмосфертэй холбооны зохион байгуулалт Баахаг 200 дайд тэмцээнд бит хоёр нөгөө өндөр хордны тэмцээн дээр борт хийж үзье гэж тэмцээнд ороод тэгээд Jeep англилт нь финиш хийгээд тэгээд ардаас нь 11 сард дундгойн УАЗ тэмцээн дээр дахиж очиод тэгээд 2 дугаар байранд ороод ирээд оноо дуусгаад тэгээд нийт нөгөө Монголын Offroad Federation буюу МОФ-ийнхаа яг хобби английн шилдэг носон бит хоёр английнхаа тэгээд одоо шин төсөл сая 12 сарын 20-нд эхлүүлсэн. Тэгээд шин төсөл минь одоо энэ чинь ингээд ерөөдөө дуусгаж байна. Монголын Атмосфертэй холбооны Master Cross тэмцээнд ордог. Яг 100% бүрэн уралдааны УАЗ 469-ийг яг хийгээд ерөөдөө одоо дуусах шатандаа явж байна. Тэгээд одоо энэ машин маань каркас, явах удаанг, мотор хороо бүх юм нь холбооны стандарттай байдаг. Бүгднийг стандартад тааруулж хийж байгаа. Тэгээд ерөөдөө юу бомбрашигтайгаа хамт нийлээд энэ машинаа хийж гин. Тэгээд одоо өнөөдөр 1 сарын 20 байна. Одоо 4 өдрийн дараа тэмцээн те. Амжилттай. Би ерөөсөө гайхчлаа л да. Одоо хагасанд машин уралтна гэдэг. Тэгээ ирээ машиныг харсан чинь юу шалтаа ингээд 10 каркас байхаар гайхаад асуулаа л гэсэн. Чи юу яриад энэ бэлэн болцоо одоо. Надад л ерөөсөө төсөөлөгдөхгүй байгаа. Тэгээд юун дээр мань өөрөөсөө кросс 60 гэж нэрлэдэг байгаа тийм кросс. Ер нь дотроо бас нөгөө нэг англи төрөлмүүд байгаа юу? Одоо атмосфертэй холбоон дээр Master Cross буюу кросс урддаг жарисууд яг нэг л төрөл байгаа. УАЗ англил гэж явчихна. Тэгээд УАЗ английн стандартанд таарсан машинууд хоорондоо кросс дурлална. Тэгээд тэр англиараа яг зөвхөн яг тэр англиараа раллид явна. Тэр англиараа баахад ордог байхгүй юу? Стандарт гэхээр ер нь ямар хөө стандарт? За стандартт нь хамгийн түрүүнд за бүтэн машинаас эхлэнгүүд каркасны стандарт байгаа. Каркасны турбаны материал, турбаны нөгөө диаметр, үнсэн каркасны тулаас хэмжээний стандарт гэж байгаа. Тэгээд мотор нь болохоор Porsche-гийн диаметр нь 92 мм-ийн. Тэгээд яг өөрхийн УМЗ блокороо ингээд моторын стандарт, хорооп нь бас яг үйлдвэрийн стандартаараа байх хэвээр. Тэгээд тэнхлэгэн дээрээ бас мөн адилхан хацар зүрхний харьцааны стандарт. Тэгээд 15 таа буудан дээр 215 90 15 юм уу айлсгол 235 75 15 гэсэн дугууны сонголттойгоор бас уралцдаг. Тэгээд нийт машины жин хамгийн багадаа тонн 250 кг байх хэвээр. Тэрнээс дээш бийж болно, доош оржлохгүй. Тэгээд ерөнхий нэг ийм стандартууд байна. Тэгээд аюулгүй байдлын бас нэг хэдийн стандартууд байгаа. Одоо нэг туг, тоормсны гэрэл, бүс мүс, хажуудлын тормор гэд тийм их юмнууд байгаа. Тэгээд ерөнхийдөө яг стандартыг хангаж байгаа машин бол Master Rally, Master Cross, Baja гэсэн тэмцээнүүд дээр орох боломжтой. Энэ ерөнхийдөө нэг танилцуулах юм уу? Тэгэх юм уу? За, ер нь ерөнхийдөө машины хийц нь бол яг үндсэн уул араам дээр яг каркасыг яг ухад суулгаад нөгөө кузу араам хоёрын дунд лап гэж байдаг шүү дээ. Тийм лап гэсэн юм байхгүй шууд ингээд машинаараа ингээд болчихж байгаа. Тэгээд хойдолтой ерөнхийдөө машинаа нанхан болгохын тулд хойд нумны эмгийг буруу харуулдаг байхгүй юу? Тэгээд нумны эмгийг буруу харуулна. Тэгээд буруу харуулаад тэмлэгнийхээ явуултыг жоохон тооцож шийнэ гээд. Тэгээд энэ бүхнийг нөгөө би ингээд ерөөсөө ингээд санаасаа зохиож хийгээгүй. Эднүсийг нөгөө өчнөө олон хүмүүс тестлээд каркас хийдэг хүмүүс ингээд тестлээд ингээд яваа туршаад ингээд үзсэн. Тэгээд хамгийн боломжит бест хөлбөргээ гараад ирсэн юмыг би хууламжлал хийж байгаа байхгүй юу?
ерөөсө хууламждаг ерөөсө хүмүүсийн зохиоцсон юмыг л хуулаад ингээд хийж байгаа гэсэн. Тэгээд ингээд ерөнхийдөө ингээд энэ каркасны хөгжүүлэлтэн дээр даки инхүүш гэд ингээд нэр дурдвал ингээд хамгийн сайн амир плаг хийдэг хүмүүс байгаа байхгүй юу? Тэднүүсийн хийцийг би хараад ингээд дөөрөөгөл хийж байгаа гэсэн. Надад ерөөсө зохиосон юм байхгүй. Тийм байд. Би нөгөө нэг машин хийж байгаа л сонсноос шиг өөр тэмцээнд орох гэж мдээгүй Вүбүг хамтаа орох юм болоо гэсэн чинь өчтөр Батанагаас асуусан чинь юу яриад байгаа юм бэ? Наач ганцаараа оролтно гэдэг. Тий, одоо нөгөө Ишдүрмэн бол байхгүй. Ишдүрэн байхгүй. Одоо нөгөө кросс чинь тойрог замын оролдоо. Одоо эхлээд 400-д хуваагдаад тамирчид тэгээд 100-д 5 тойрог. Тэнгуудаа 1 2 дугаар зооны тамирчид хагас финал гэж гараад 3 4 дугаар зооны тамирчид бас хагас финал гэж гардаг байхгүй юу? Тэнгуудаа хагас финал дээр 7 тойроод тэнгуудаа 2 хагас финалаас шигшээд ингээд 8 тамирчин ингээд нийт 16 тамирчин аваад үндсэн финал гэж таргууд финал дээр 9 тойрог тойрдог. Нийт 21 тойрог тойрно. Тэгээд нөгөө тэрэн дээр ишдүрэн байх шаардлагагүйгээд ганцаараа оролцдог. Ойролцоогоор хэдэн километр? Ойролцоогоор замын километрийг сайн хэлж мэдэхгүй байна. Тийм ямар ч гэсэн тойрогоор бол яаж чинь. Тэгээд нөгөө яг энэ машин дээр хажуу талдаа ишдүрмний сандал хийж болдог. Угаасаа суурнууд нь бэлэн хийгдсэн байдаг. Тэгэнгუთ нөгөө бааха ралли дээр ишдүрмнээ суулгаад явна гэсэн үг. Кросс дээр болохоор зөвхөн ганцаар байдаг байхгүй. Тийм байна. Тэгээд нөгөө кросс чинь нөгөө миний багын мөрөөдөл багасаа л кросс оролтыг гэж боддог гэсэн. Одоо тэгээд кросс дурлах гад байж гин. Тэгээд нөгөө атмосфертэй холбоонд бүртгүүлээд иш 7 дугаар авсан. Иш гэдэг нь болохоор шинэ тамирчин гэж байгаа. Тэгээд шинэ тамирчин нийт 3 уралдаанд ороод үндсэн хувийн дугаар авах хэрэгтэй болдог. Холбоонд. Тэгээд тэгэхээр энэ анхных гэж. Тэ энэ одоо анхных. Хэрвээ нөгөө бахагийн тэмцээнд орсныг тооцсон бол 2 дахь гэж ярьж болох байх. Тэгэхдээ кросс бол хамгийн анхных. Тэгээд одоо бас өөрийнхөө машинаар бас баруун түрүүн дээр бэлтгэл хийж үзсэн. Эргэлтэн дээр бас эргэн огцом тэгэж дарж эргэн гэдэг бол авьяас юм билээ. Бас араа шойтойгоо ноцтолдог. Би ч уг нь өөрийгөө жарис ундаг гэж бодсон чи зүгээр унуулдаг гэсэн юм билээ. Энэнгээр юунууд байна? За наатахар чин за энэ ч яг энэ ч мотор хороп нь ингээ бэлэн байгаа аваа тавьцсан. Өмнө явж исэн машин болохоор ямар ч асуудалгүй байгаа. Тэгээд энэ ч запас хэлбүний хоропнууд нь байна. Тэр цаана амаржинуудаа ингээд нэг үйлчлэгийг хийлгэсэн ингээ бэлэн байж ийн гээд. Тэгээд исмла энэ гадуура нөгөө fiberglass гоё исмла бодитой. Исмла бодиг нөгөө хүмүүс нөгөө бэлэн хийгээд ингээ зарж идэг байхгүй юу? Исмла гэдэг нөгөө нэг юм хэвэнд ингээд нэг тий. Одоо ерөнхийдөө нэг целлоторгон материалаар хэмжээд нөгөө машины боди хийдэг. Тийм машинаар одоо энэ чинь ингээд яг ингээд ВАЗ 460 ингээ гадна талын хөвтэй бэлэн исмла бодиг хүмүүс ингээ хийцэн байдیں۔ Тэгэл бодох шаардлагагүй зүгээр очивол сайн байна боди авах гэсэн юм а гэл тэгэл ингээ бодигаа аваад тавьчихдаг. Энэ кросс бол ерөнхийдөө нэг тийм одоо хүн болго ингээд юмнууд ингээ хийгээд идэг болохоор ингээд толгоо өвдөхгүй тэнцээ тийм байгаа ингээд гээд цуглуулахад мангар гой авахд боломжтой тийм байна. Энэ бол дугуй биш. Энэ бол яг хоо энэ дугуй нь мөн л дөө. Гэхдээ одоо нөгөө энэ яг энэ хийтэй дугуур өвлийн уралдаанд тохиромжгүй. Энэ машин хамгийн сүүлд 7 сард Ara Master Cross дээр орсон машин баггүй юу? Тэгээд Ara Master Cross дээр орсон машин. Тэгээд тэрнээс хойш юусэн уралтаагүй. Тийм болохоор нөгөө 100-ны дугуйтай байгаа гэсэн үг. Одоо өвлийн дугуйн тэнцээ бэлэн байгаа. Тэрийг харах уу? Тий. Энэ догш шүү дээ. Тий. Одоо энэ өвлийн дугуйн одоо энэ дугуй бас зүснэ. Энэ дугуй гэхээр яг уу нэмж одоо хэнүүдийн улам жижигхэн болгоно гэх юм уу? Одоо ийм зүсэлтүүд нэмж хэнүүдийн жижигхэн болгоно. Тэгжиж нөгөө одоо цастай тэмцээн дээр одоо өвөл болохоор эргэлтэн дээр машин гулгасаар гад мөс тогтчихдээ юм байлээ. Тэнгүүт нөгөө машинууд нь эргэж чадахгүй өрүүлэн дараатай ирнэ чигээр яваад эргэдэг. Тэнгүүт нөгөө хээлж нөгөө эргэлтэн дээр замтайгаа зуралдуулахад бол хээлнэ. Тийм байна. Энэ бодинууд нь агш. Тийм. Исмла бодинууд хинжээ бодогдцсан. Ингээд бэлэн байж байгаа. Тааруулсан. Одоо ерөөс угсрахтдоо. Тэгээд сая ярианаас сонсоод зөвхөн салхины шилтэй байна гэж байгаа юм шүү дээ. Тий. Одоо эн чинь хойгоороо ингээд салхины шил зөвхөн шилнээс салхины шил ороод тэгээ бусад нэг хідэн талд нөгөө бардак буюу тент хийчихдэг байхгүй юу? Тийм болохоор өөр шилний шаардлага байхгүй. Тэгээд яаж юм. Пар байхгүй. Тэгэхээр чи даардаг юм уу? Кросс дурлдаг хүмүүс даардаг шүү дээ. За бараг тонгоцсоор даардаг байлгүй тий. Өөр машин дээр нэмэлтээр ямар нэг юм хийгээгүй тий. Тэгээ нэмэлтээр ерөөсөө хийсэн юм. Яг ер нь өөрийнхөө л ер нь яг л байдаг. Күүзүн өөр гэж явах бай тий. Өнгийн 69-с
Энгийн жарисээс бол тийм күүзэн өөр гэж явна. Аа. Тэрнээс ш бусад бүх юм яа. Бас нөгөө мэдхгүй хүмүүс бас Аха. байгаа хтай. Бусад явах үедээ нүд нь бүгд яг жарист адилхан. Жарисын урд хой тэмгэлгэн байна. Жарисын уул арам нь байна. Тэгээ номнууд нь бас яг жарисөрөө байна. Мотор хорооб нь жарисөрөө байна. Тийм болохоор яг л жарис. Яг зүгээр л гадна харагдах хэлбэр хийцэн л жоох өөр. Номон дээр юуг нь сайн нэг буруу харуулдаг гэдэг гэсэн шүү дээ. Тийм хойд эмгийн Намхан болохоор тэнцвэрэн сайжрах. тийм огцом мушгилтан дээр одоо нөгөө машин нэгдлэгээ хоёр дугуун дээр явж ирэхээс яаж одоо нөгөө манайхны нөгөө сайжруулад тестлэгдээд бэлэн болцсон юм нөхгүй. Тэгээд яг тэрийг 3 цагийн бүс аа. тийм бүс нь бас 4 цагийн бүс те. Тэгээд нөгөө бааха сандал гэж яриад хөвшсөн айгуу гоё тийм нугасгүй гоё зөөлөн сандалтай. Тэгээд яг л тийм байна. Тэгээд ингээд нөгөө шалан дотор талтаа ингээд хан шалан яг энэ хажуудлын хан шалан хөнгөн цагаан. Яг тэгээд энэ хөнгөн цагааны бас нөгөө машиндаа тааруулж бас хэлбэр хийцэн өөрчлөн гагнуур хийлгэн тэгээд тийм хөлөө гагнуурыг бас нөгөө каркац хийдэг инхүү шах дээр очиж бас гойж байгаа гагнуусаа. Энэ стандарт дээр нь ямар нэг байдлаар шинжилэлттэй өөрчлөлт юм эд ангууд дээр хийж юу болох уу? Огт болохгүй юу? За яг таг заасан стандарт дээр бол шинжиллийн юм бол баг байхгүй дээ. Одоо жишээ нь яг юу байгаа? Porsche-гийн диаметрыг одоо хөдөлгүүр доторхын яриа л та. Porsche-гийн диаметрыг заасан байгаа тий. Тэнгуут жарисын өөрийнх нь үйлдвэрийн Porsche нөгөө хийц жоохон муу. Одоо хөнгөн цагааны материал жоохон муу гэдэг. Тэнгуут манайхан яг тэр Porsche-гийн диаметр яг хэлбэр хийцийг нь яг урд юм уу Америкт захиал нөгөө очиж Porsche уралдааны Porsche хийдэг газруудад өгөнгүүтээ захиалгаар тоногны Porsche шатуу авчираад машин дээрээ тавьдаг. Тоногны дахир гол тавьж байгаа. Тоногны махвиг тавьж. Одоо ингээд хөдөлгүүр нь ингээд гатлаасаа шороотой ингээд муухай харагдж байгаа ч дотор талтаа хойрлох гол буюу нударган гол нь өөр, Калапангийн пүш тавг нь өөр, Porsche-гууд нь шатуунтайгаа өөр, дахир гол нь өөр. Бүх юмнууд нь шинжлэгдсэн нөгөө сайжруулсан материалаар хийгдсэн гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө яг Орс ээлжээр болохоор Орс идэнгээр нэг ойрцоо 3 уралдаад задардаг ч юм уу тий. 3 уралдаад нөгөө компрессонд муудаад мотор нь сулардаг ч юм уу. Тэгвэл тоногны юм хийчихээр ойролцоогоор 10 уралдаанд мотор эргэж харах шаардлагагүй болчихно. Тэгвэл энэ нэг бодлын үнэтэй боловч нэг бодлын нөгөө санаа зовхгүй 10 уралдаанд орох ч юм уу тий. Тийм тохиолдолд хүмүүс сайжруулалт хийдэг. Тийм байна. Одоо энэ уралдаанд зориулж хийсэн машиныг хотын төвд дотор унах болохгүй тий. Тий. Одоо эн чинь нөгөө урлаан зориулж хийгдсэн чинь нэгдүгürt замын хөдөлгөөнд оролцоход дохио байхгүй, сигнал байхгүй. Тэгээд дохио байхгүй, сигнал байхгүй болчихор чинь уусаа хөдөлгөөнд орох боломжгүй болчих жоох байхгүй. Тэгээд одоо ийм нэгдүгээр бас тэгээд бас яндангийн дуун их чанга. Тэгээд чанга болохоор бас нөгөө унаад явхад нөгөө төвжилт хүмүүсийн бас нөгөө стресс бухимдал үүсгэн. Тийм болохоор эдний чинь нөгөө хатуул бугаараа чирээл явчихна. Тэмцээн бол газар руу хатуул бугаа чирээд явчихна. Буцаад хатуул бугаараа чирээд ирчихна. Тийм болохоор ямар ч асуудалгүй. Тэгээд надад бол ерөөсө төсөөлөгдөх байгаа. Энэ хүнд бол 4 хоногийн дотор энэ машиныг угсраад уралдана л гэдэг. Одоо чинь энэ нөгөө түгжээ энэ Исламлааны түгжээнүүд нь одоо ингээд баахагийн уралдаанд ордог машинуудын түгжээг ашиглаж хийж байгаа байхгүй юу жишээ. Энэ одоо боохгүй. Одоо хажуудлын энэ хонгийг тавиал 10 түгжээг хийгээл ингээл энэ машин дээр ингээд бодиг нь хийхэд нэгтлийнх дээр нэг за нисэл нэг 20 секунд. Цаатал дээр нисэл 20 секунд. Тэгэл ингээл угсрахад мангар амархаа. Ерөнхийдөө одоо яг ерөнхийдөө хийцэн тэгээ буцаага задлаад нөгөө будаад одоо яг нөгөө нэгт угсарж байгаа болохоор ингээд салан задгаал байна л да. Одоо угсралт нь яг одоо эхэлж байгаа гэх юм уу? Тийм байна. Аккумулятор яах юм? Аккумулятор тэр цаана гаднаа байгаа. Тэгээд энэ ч нөгөө стандарт дотор салон дотор юу ч байхгүй. Галын хор аккумулятор юу ч байхыг хориглоно. Яг л нөгөө хурд ихтэй явж байгаад нөгөө унах онголт магадлал их байдаг. Тийм болохоор нөгөө салон дотор юу ч байхыг юу ч байж болохгүй хориглодог. Тийм болохоор одоо ингээд банк нь ингээд гаднаа, аккумулятор нь бас гаднаа. Аккумулятор ямар аккумулятор? Аккумулятор зөвхөн энгийн аккумулятор тавина. Яг л нөгөө либотог ашиглаж тийм их тог хэрэглэхгүй болохоор зөвхөн энгийн жижиг аккумулятор тавина. Тийм байна. Аль болох машина хөнгөн байлгах гэж хичээнэ. Ер нь нийт чинь ойролцоогоор хэд? Ер нь тонн 250-аас доош орж болохгүй. Тэгээд ерөөхдөө угсраад машинууд ерөөхдөө нэг тонн 300 орчим болдог гэсэн. Ерөөхдөө. Тэгэл яг
Тийм байна. Яг нөө жингийн угаасаа үзэх шаардлагагүй яг бүх юм стандартаа яг стандартаар хийчихээр яг жин руугаа очичдөг гэдэг. Яг тэгэл хийж байна. Тийм байна. Юу ч ойлгосонгүй. Энэ бүгд энэ ярианы эцэстээ юу ч ойлгосон. Юу ч ойлгосонгүй. Бодлоо та. Тэгэхээр бас Red Bull 2-ыг дагаад нилээд уралдаанд явчлаа. Тэгээ бас чиж машины жоохон ч гэсэн дүртэй, ойлголттой, мэдлэгтэй болсон гэж бодож байна. Баярлаа. Баярлалаа. Ерөөсөө влог хийж чадахгүй бас нилээ удлаа л доо. Тийм тий. Тэгээ маань бас нэг кино хийлээ. Тэгээд нэг намар аялалд явлаа. Нэг аялын влог бацлаа. Тэгээ ер нь шинэ студио нээж байгаа. Аа. Студио нэгээд тогтчлаад ганцаараа биш хамтлагаараа болсон. Нэр найзтай студиэнээс нь баяр хүргэе юм байна. За баярлалаа. Тэгээд ерөнхийдөө одоо контентоо нэлээд чанаржуулж төрөлжүүлээд хийх бодол байгаа. Төрөлгөөнүүд ямарчсан гаргацсан. Жохон ажлууд овоорсон байгаа болохоор ажлуудаа хийгээд болгочоод тэгээд ер нь контент руугаа нэлээд төлхөө орно гэж бодож байгаа. За тэгээд найзтай амжилт хүсье бас. Тэгээд тэмцээнийх нь өдөр болсон байна. Угсрахт нь байж амжихгүй бас ажилттай болгоод. Хагас өдөр өглөө баруунд нөгөө дахин явах замд баруун төрүүдээр баруун төргийн даваа гэдэг газар кроссын тэмцээн болдог хотод. А хөдөөр нутагтэр болохоор яг нөгөө болдог газартаа болчдөг. Тэгээд одоо Нэр шинэ дрон авсан. за. Тийм дроноо ерөөсө тестлэг байгаа. Тэмцээн дээр ч очиж тестлэн. Тэгээ маань ч гэсэн хэрвээ зооны гараагаа хойгуур сугуулчуд ихний зооноор явж байгаа машинуудыг бас дроноор дээрээс аж эргэлтийг нь сурахгүй бол би чи одоо эргэж чадахгүй тэмцээний кроссын тэмцээний гараанч гарч үзээгүй жинхэнэ нөгөө иш 7 дугаартай Шинков суг гэдэг нь болохоор одоо тэгээ бас хийцүүлээ нэг. Би нөгөө тэгсэн шүү дээ. Ман ч нөгөө 5 сард юунд орсон? Power Expo-гийн нөгөө нэг Moped GP-д орсон шүү дээ. Тий. Тэгэхэд бас тойрог зам тэгээ нэг зам нэг сонирхол байсан. Тэрэн дээр замаа алдаж ширгээд өстой буруу зөрөө яваад. Өстой мэд анх удаага болохоор эвгүй юм бэлээ. Харин тэр Замаа ерөн сайн нүдэлж тогтоож цээжлэхгүй болол тэр чинь нэг тойрог замыг одоо яаж хэдийн янзаар тойроод тий одоо зүгээр яг нэг замаараа ингээд зүгээр ингээд тойроод байгаа боловч тэнцээ чинь дунд нь бас ингээд тий яваад ах шиг байгаа юм тий одоо толгойд гарах нэг өөр дундуур явах нэг өөр хойгуур явах нэг өөр гэж байгаа байхгүй юу надад тэгж тайлбарлаж байгаа. Тэгээд яг тэр тохиолдолд яг ингээд эргэх такт нь хүртэл өөр гэж байгаа. Тэгээд бас эргэж явахдаа бас ямар араагаар яаж ирэх үү гэдэг нь бас яг тухайн үед өөр болчихно. Тэгээд жарис чинь болохоор хүнд хөнгөндөгөө нийлээд нийт 4 араатай болгүй 8 араатай болчихно. Хүнд хөнгөндөгөө. Тэнгууд 8 араагаар нэг эргэлтэн дээр яаж ирэх үү гээд ингээд яг тухайн сонголтоор ингээд гот бүр амар сипүү хасгаар болчихж байгаа шүү дээ. Бүр хийж ойлгохгүй. Нэр нэг юм асуусан мартчих. Шороотой зам дээр шороо бос журалтган дээр үү застай өвлийн цагт зас босоод ингээд бужигнадаг штэ. Тэр хоёрын аль нь илүү хүндрэлтэй вэ? Шороо зас гайгүй юу? Цас арай гайгүй хаа. Цагаан. Гэхдээ сая 12 сарын цастай тэмцээн дээр засан дээр манай 70 дугаартаа азаах дэлб мөр болцсон шүү дээ. Засан дотор. Тэгээд бас цас эвгүй юм шиг байгаа мэдхгүй. Яг гараанд гарахаар яг угаасаа урдуур гарна гэж хизэж байхгүй шүү дээ. Хойгуур л гарах угаасаа. Тэгээд хойгуур гараад явбаа тэгээд одоо тоосон донд явахаар ямар хэдэн бүү мэд. Айскул нөгөө 1000 дахин нэг яндон тараад толгойн эдэм машинтай явах ч билүү бүү мэд. Ямар ч бариуж явахгүй. Тэр өдрийн тэнгэр авьяас мэдрэмж мэдхэн дээ. Тэр өдрийн манай найзын бичлэгний авьяас л наваад мэдгдүүлэх та. За окей. За. Тэгээд логтой хамт байгаараа үзээрэй. Бас нэлээ удаан бичлэг хийсэнгүү. Нэлээ удаан бичлэг хийсэнгүү үздэг хүлээдэг хүмүүс маань бас хүлээж байгаа байх гэж найдаж байна. Тэгээд ямар ч контентоо илүү чанаржуулнаа тэг хамт байгаарай. За өглөөний мэнд. Ойд ажил ихтэй өчтөж жоохон оройтой. Цагаан сарын бууз хүмүүс ингэ. Оройтой өглөө нөгөө ууц яваад. Сэрүүлэг тахаа мартаад онцчих. Яг цагаараас чинь. Нот
ерөнхийдөө нэлээд дулаалхан байсан. Тэр хатад 10 11 градус. Ir хатгаар бас маадах тааш. Өдөр 13 градус. Тэгээд нэгдүгээр зоонд ороод ерөнхийдөө ингээ урдуур 10-аас гаралтай гэсэн. Одоо 9 цаг. Энэ удаагийн лог дээр камерамен хийсэн слайд камерамен шинэ туслахаа авах гэж шив. Я оролцооны үчиг банта. Монголын автомобиль холбооны машина дууссан үүрээр 7 цагт. Одоо 10 бодож байна. Нээш. Тэгээд ихний зоо сугуулсан. Тэгээд яана супер sorry. Тэгээд ихний зоо сугуулсан. Ихний зоонд гаранда машин бол гоё наа гоё. Сайн нэг тойрж үзлээ. Үнэхээр гоё. Машин бол амар. Яа. За амжилт. Мөрөөдлөө биелүүлчихтэй. За. Ахаад өгөөрэй.
Манай ийш машин болох байгаад. Төрчөө яа биш. За сүнгүй. Найзууд нь бол тоо юм аа. Хөөж байна. Тийм бэ. Штүрэн биш үү? Юм блэ. Багын найз нөө. Мандот нь л өстой. Саргат юм байна уу? Сайн гүч. Өдөө Эрдэнэтийн Эрдэнэт. За яах вэ? Дебютээ дажгүй л хийлээ уулна. Төгсгөл жоохон тиймэрхүү л. Бомбраш тарчлаа. Нэлээд дэжгүй явж ийсэн. Яа л. Яа л. Халаад өмчсөн. Үгүй халаагүй зүгээр нөгөө юу яагаад эргэлтэн дээр амар шунж явж байгаад араагаа чинрүүлээ тэр чигээрээ явж байгаад эргэлтэн дээрээ шоо огцом форм гიშгээд машинаа голгуулж байгаад тэгээ хүндрүүлээ цаашаа хаалах гэсэн чинь машин аль хэдийн унтарсан байсан. Тэгэл нөгөө хүндрүүлсэн дээр хаа төгсөөр байгаа тийчээс голгож орж байгаа зогссон. Астачер жоохон муу байна. Машин астачер. Тэгээд нөгөө хэрвээ унтарсан ч гэсэн астачер сайн байсан бол зүгээр шүү дараас цаашаа явж байлаа. Тэгээд ерөөсөө машин астачгүй болоод тэгээд зогсоод. Тэр гараад баг ихний тойрог дээр нэг машинтай мөргөлдсөн тий. Хажуулаас нэг машин амар мөргсөн. Мэ таск зүгээр баг каск баг суугах гэдэг байш. Тэгвэл Одон янзын явж исэн дээ тий. Хэр явж ид гайгүй гадаас ир харагч ид. Ой. Тэгвэл Одон янзын явж исэн дээ тий. хэр явж ид гайгүй гадаас ир харагч ид. Ой, мен зөндөө бичлээ. Дагаад явдлаа. Дагаад явсан. And ёо, жоохон холилж чинь. Нөгөө зам ойлгохтой тест зүсээгөө. Тийм болохоор нөгөө хаана эргэлтэн байгаад мэдгүй. Нэг хаацж явж байгаа нэг битгэд эргэлтэн орж ирсэн. Тэгэл сандрал гიშгээд ингээл. Энд гоё басаа 3-аас бас. 3-аас бас. Тэгээ намайг яах юм бэ? Тэгээд шүүгчнэр цагтаа явууллаа гэдэг тэр би станц шүүгчнэрийн дэлгэдэг барьж авахд болтоо хурж ирээ шээ. Цагтаа явууллаа тэднийг хөөлөг гэд шүүгчнэр сая станцаар яваа. За. Тэгэхээр би станцаа сонсож байгаа зогтоо хурж ирээ шээ. Загнуулахгүй гэдэг шээ. Яа, жалгар ороод нэ. Мен дандаа сослоо энэ сугуудыг юу ч мэдгүй хаад дээр гიშгэ гарч идэх юм уу сугууд? Ясаа. Энэ суус. Энэ суус. Нөгөө суус нь тэнд зогсож надад ичээд ирэхгүй байгаа. Санаа амарсан аа. Амарсан машинууд эзэлчлээ. Санаа. Анхных гэхэд бас тэжгүй л явлаа. Харин тий. Өөний бүшээ илүү явахаар л сая уламжлалт зам нь өнгөрсөн 2 тэмцээн дээр мөстөөд тэгээд одоо бүх эргэлт зам бүгд шинжлэгдсэн.
Тэгээд нөгөө шин зам дээр юусоо явж үзээгүй. Тэгээд нэг тойрог дандаа цасан дунд явсаар хагаад баримжаа авч чадаагүй. Тэгээд хурж ирээд нээлтэндээ орчоо шууд ихний гараа гарсан. 3 тойроо 4 дахь тойрог битүүрдэг дээрээ зас руу ялаад орцсон. Тэгээд ажиж 3 тойроод бол гарт орж ирж гин ер нь. Зам нь арай гайгүй болмоор юм уу гэд. Нийтдээ ер нь хичнээн машин орол багцаа байсан уу? 66 машин. 66 машин 400. 400-д 16 17 16 17-г хогцсон юм баха. Тэгээд одоо 400 гараад дуусна. Одоо хагас идас абирлэггүй гарах. Яа чсэн хит хоног нойргүй явцсан бүр. Яг одоо сая хувцас солихдол ядарснаа мэдчихэж дээ. Сайхан хараад амархгүй байна. Харж амархгүй энэ үзэж байгаа. Тий, харж амархгүй шууд яг одоо энэ чинь шууд нокорхоо гэдэг л. Харин зөө хойно машина үлгцсэн байгаа. Хатуул байгаараа. Юу дараагийн тэмцээ кросс 60-аар юм уу? Нөгөө 60-аар юм уу? Ямар тэмцээн гэж үзэж байна? Мэдгүй. Ямар ч гэсэн дараагийн 3 сард бол Чингис мастер кросс байгаа. Дарханд кросс гэвэл тэгээд одоо 30-нд Шонхор 4x4 болно. Бас энэ хавьдны нэг газар гэсэн баха энэ хавьд болно. Энэ тэмцээний чинь нэр нь юу лээ? Энэ чинь Автхим мастер кросс 2026 оны хамгийн ихний тэмцээн. Автомастерд бол манай хамгийн ихний тэмцээн. Тэгээд амар буст дууснаа мэдчихээн. Тэгэл байж энэ да. Машин явж байгаа нь хэр харагдаж байгаа гаднаасаа. Гоё харагдсан. Нилээд энэ дүрс зураг маяг авсан. Шиднэ. Ямар ч хэлсэн машина дуусгаад бол тэмцээндээ гараандаа гарсандаа бол баяртай л. Багийнхаа мөрөөдлийг биелүүлж нэг мастер кроссын гараад гарахад бол гоё л. Бас тамирч дунд каска өмссөн зогсцсон. Төрийн дуулмуул дээрээ зүрхэн тишээ гараа тавьж байрцсан зэрэг цаач. Үнэн гоё л шүү дээ. Окей. Ямар ч дараагийн тэмцээ удахгүй байх гэж бодож байна. Ямар ч дараагийн тэмцээгээр ажилтаа дахиад оролцсноо. Машинаа сайн тэлтэй. Тэгээ жоохон хугацаа жоохон давч байлаа. Тэгээ машинаа тестлээгөө бараг шууд гарсан байна. Тэгээ өчтөр ч гэжтэй сая өглөө 9 цагт машин энэ ч тэмцээнд орох байтал 7 цагт дуусч байгаа ч гараж тэр. Тэгэл нэг 7 цагт дуусаа гэрлүүгээ харж уралдааныхаа хувц хонорыг аваад буцаж 8 цагт гараж дээр ирээл. Тэгэл наашгаж хэрэглэрсэн шүү. Ямар ч тестгүй. Анх удаа үрж ирээл энэ ч унаал. Тэгэл ямар ч сан бас влог хүлээж байгаа хүмүүс бас хөөрхөн бэлээ. Тэгээд влог хийгээг бодсон болохоор нэг влогоо нэг дугаар болгож байгаа болно. Тэгээд хамт байгаараа үздэгт баярлалаа. Лайк, шеэр, анхаарал тавьсавд баярлаа гэж байгаа шүү дээ. Нэрээ сая өчтөр нэг сая шүн нөгөө машины бүх юм 100 задгаа. Яа, баг миний машины баг 20 хүн ирж баг тослоо шүү дээ гараа. Йоо зүгээр тал талаас аль да гэх. Тэгээд тэдгүүсийг хараа ямар ч гоё баярлаа. Тэгээ бүгдээрээ намайг тэмцээнд оруулчих гэсэн сэтгэл зүрхээр хандаад ингээ бүгдийг хийгээд ингээ хамт ингээ нойргуудаа ядраад тэгээ ингээ явж чад. Би бол амар гоё баярлалаа. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Анхаарал тавьж баярлалаа. За баярлалаа.